бууз, томокогчийн толгой дээрх бууз, жижиг бууз, жимбгэр содон, ингэр дээрх бууз. Тийм ээ, энэ бол Монголын 21 аймгийн хамгийн онцгой, хамгийн амттай, хамгийн буузыг шалгаруулах буузны аврах шоу нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. Яг одоо битүүний өдөр тохиож байна. Зурагтаар үзэж байгаа нийт хүмүүстээ та бүхэн минь сайхан битүүлж байна. Лөө жилийн сүүлийн өдөр битүүний орон мэндийг хүргэе. Буузны амт янз бүр байдаг тийм үү? Айл болгоны буузны орс найрлаг амт тичмэхлэл гэдэг бүгд өөр байдаг бол чинийх минийх мэдээж өөр. 21 аймгийн бууз ямар байдаг болоо өнөөдөр нууц арга жор ноу хавыг бид нар мэдэж аваад идэж үзэн гэхээр маш их тогтолч байна. Тэгэлгүй яг маш их тогтолч байна. За тэгээд Томоко өгч юм анх удаа харж байгаа хүмүүсийн үед манай Томоко өгч минь Япон хүн байгаа. Тэгээд монгол хэлийг төгс сайн эзэмсэн ирнэ. Ягаад ч юм Япон хэлээр яриад байгаа юм шиг л сонсогдоод байна тийм ээ. За тэгэхээр надад бас нэг юм сонирхолтой асуулт байна л да. Таны хувьд монгол буузыг бас хамгийн анх идчихсэн төдөр дурсамжаас танд ямар санагдчихсэн бэ? Монгол буузыг идэхэд зөвхөн амтлагаан давс перцтэй ихтэй перц ордог байсан. Боол тэр одоо нөгөө уур чадвар хүний сэтгэл гэдэг юм айгуу тод гарч ирдэг хоол юм байна гэж бодчихсон байхгүй юу? Вау. Мэдээж дуртай. Баялаа. Бид бүхэн дуу, бүжиг, спорт янз бүрийн зүйлсээр хоорондоо өрсөлддөг байсан бол энэ удаа маш онцгой буузаар хоорондоо өрсөлдөх нэ. За тэгэхээр хоёулаа буузны аварга хамтдаа эхлүүлцгээе. Ямар хоол гоё вэ гэхээр мэдээж амттай хоол. Мэдээж амттай хоол шүү. За содоо бид тэр 21 оролцогчдын хүнсийг цуглуулахаар Carrefour олон улсын сүлжээний дэлгүүрийн яармгийн салбарт ирсэн байна. За тэгээд Carrefour дэлгүүр маань нийт 12 салбартай Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Таны хаана амьдардаг чинь үл хамааран аль нэг Carrefour салбарт таны гэртээ ойрхон байгаа гэж би найдаж байна. Ингээд хамтдаа хүнсээ цуглуулцгаая. Эхэлцгээе хөө. За тий. Яа. За би сахаргүйгээс навнаа. Би сахаргүйгээс наа. Чита. Зүгээр дүүн ингээ хаяа энэ дэлгүүрсгт өрн ширэнд орноо. Энэ том битээ юм нураадгийн. Цагаан сар гайхамшигтай. За энийг хийцэн гэж бодчих тий. Лука. Хай. За лука майонез болохоор гений өөрчлөлтгүй ургамлын тос болон дээд сортын өндгөр бүтцэн экологийн цэвэр бүтээгдэхүүн байгаамаа. Лука. Малчны хотноос таны гэрт. Primate. Хана. Айнш наач юм. За Primate. За бид бүхэн өнөөдөр Primate-ийн хэрцэн маах, татсан маа, машинцэн татсан маах, стейкинг. За одоо Primate-ийнхаа байгаа бүх махыг авчих төө. Primate брэнд нь олон улсын жишг стандартад нийцсэн амт чанар бүхий махыг олон улсын стандартаар савлан бид бүхний гар төрөлдөг байгаа. Ингэснээр та бүхэн жилийн 4 улиралд амт шимтээ алдаагүй тэрхүү сайхан махыг шинэхнээр зоглох боломжтой юм байгаамаа. За одоо юу дут байгаа вэ? Цай аав 100 наслаараа цай ханаас олно. 100 наслаараа цай. За тэрүүгээр л байгаа хта. Тэгээ 100 наслаараа цай болохоор эмийн ургамлаараа бүтсэн заяа. Тэгээ антиоксидант чанар буюу одоо хөгшрөлтийн эсрэг одоо чанар нь баталгаажуулсан, баталгаатай болсон. Үнэхээр ингээ сайн Монголын байгалийн хүчийг дээш шингээсэн ургамлын цай байгаа. Улаанбаатарын нэгтгэр гурлыг авъя гэж бодож байна. Ягаад гэх юм бол буузны амт одоо цагаан сарын амтыг бол
гурил шийдэх юм байгаа. Тэгээд Улаанбаатар гурилын нэгдгээр гурил болохоор ус сайн даадаг, амт чанар сайтай, дээрээс дээд гурилаасаа илүү шимт ижилтэй, тэрнийг давсан одоо амттай гэх юм уу те Улаанбаатарын нэгдгээр зэргийн гурилыг. За юмыг ажигдаг 2 дугаар гурилын ч гэсэн авчих тийм. За тэгье. Тэгвэл працсан байгаа. За энийг энэ шууд ингээд QR уншуулчих юм байна. Оо за. Юу? Оо таныг сая хайж авч явах хоорондоо энэ Carrefour-ийн loyalty application-д болсон юм байна. Одоо энүүгээр оноогоо цуглуулна. Саяны бүх авсан бараанууд надад оноо олж ороод би буцаагаад энэ оноогоороо хүссэн бараагаа худалдаж авах эрхтэй байгаа. За бас онцгой санал буюу ийм илүү хямдханаар зарагч байгаа бараануудаа онцгой санал тавьж болж байгаа. А гэхдээ зөвхөн эдгээр биш хүссэн бараагаа худалдаж авч болох юм байлээ. Би л нэг юм харцсан л байна. За шалдаа бид тэр Carrefour олон улсын сүлжээ дэлгүүрээс зөндөө юм авсан. Одоо хэрэгтэй бүх материалыг авсан гэж найдаж байна. За бид бүхэн энэхүү базаасан хүнсээ 21 бууцны мастеруудаа хүлээлгэж өгөх үлдээд байна да. Kitchen Studio-доо иргэн уулзцгаая. Буусны аварга нэвтрүүлэг тулга төхөөрөмжийн бүрэн тоноглолтой Kitchen Studio-гоос яг одоо та бүхэнд хүрч байна. Бид бүхэн Монгол Улсын 21 аймгийн хамгийн бууцны туршлагатай 21 төлөөллүүдийг энэхүү студидтэй урьж авчираад байна. Бид бүхэн 21 оролцогчдыгоо 7-7-оор нь 3 хэсэгт хуваан хооронд нь өрсөлдүүлэх юм аа. За оролцогч нар маань нутгийн онцлогийг харуулсан буузыг өнөөдөр хийх юм байна. Тэгээ нутгийн онцлогийг харуулсан буузыг бөхчүүд шүүх болно. Тэгээ бөхчүүд аль аймгийн төлөвлөлт хийсэн бууз гэдгийг нь мэдхгүйгээр амтж үзээд, харж үзээд тэгээд оноо өгнө. Сүүлд тэр оноогоор 9 шилдэг бууз маань дараагийн шат руу үлдэх юм байна. Тэгэхээр яг өнөөдөр 21 аймгийн төлөөллүүдээс маань зөвхөн 9 оролцогч цаашаага дараагийн шат руугаа өрсөлдөх юм байнамаа. Ингээд өнөөдрийн анхныхаа долоотой танилццгаая. Буузны аварга шоу нэвтрүүлгийг өргөж иж байна. За бид бүгдийн урд анхны долоо маань хүрэлцээрээ зогсоод байна. Сайн байцгаана. Оо, амар байна. Оо. Сайн байна уу? Сайхан битүүлж байна уу? Сайхан битүүлж цааж байна уу? Танаас эхлээд өөрийгөө танилцуулаад өгөөч. Увс аймагаас ирсэн төлөвлөх. Тий. За сайн байцгаана уу? Би Увс аймгийн тест сумаас ирсэн Олдгийн Цэвэгжөө гэдэг. Манай увсынхан бол юу ямар ч амтлагч хийхгүй, сонгон саримсаар амтлал. Тэгээд ингийн л бууз хийдгээ. Танд амжилт хүсье. Маш баярлалаа. За баярлалаа. За манай Сэлэнгийн. Манаас хэлээ. Сайн байцгаана уу? Намайг Уранчимэг гэдэг. За би энэ нэвтрүүлэгт орж байгаадаа маш их баяртай байна. Хамт оролцож байгаа хүмүүстээ амжилт хүсье. Ди сандраарай амжилт хүсье. Баярлалаа. За намайг Онсын гэдэг. Өрөнгөө аймгаас төлөөлж оролцож байна. Нууц жортой ирсэн гэсэн тэр юу вэ? Нууц жараа хийж үзүүлнэ. Хийж үзүүлнэ. За ямар тач манай оролцогчд маань бас өөр өөрсдийн одоо тэр онцлог амтыг гаргахын тулд энэ студид байхгүй зүйлсийг бас авчрахыг зөвшөөрсөн байгаа. За тэгээд дараагийнхаа оролцогчтой танилцъя. Батолдын Алтан цэцэг байна. 25 настай Арангаан аймгийг төлөөлөд оролцож байна. Аймгийнхаа онцлогийг шингээсэн буузаа чадах ятгаараа хийнэ. Баярлаа. Арангаан алтан цэцэг. Энэ аймаг нэрнүүд их аймагтайгаа их хоршоод байна уу гэж би боддог тийм. Намайг Сэн Довгта тогтох шаргал гэдэг 77 настай би Кентэй аймгаас оролцож байгаа. Баярлаа. За бүгдээ хамтдаа дараагийнхаа оролцогчтой. Баярлалаа. Сэрэн очрын сан цэцэг би одоо 75 та. Тэгээд Товд аймгаас оролцож байна. Оролцож байгаа хүмүүсүүдтэй бүгдд нь амжилт хүсье. За ганц эрэгтэй хүн. Төв аймагаас. Намайг Шоожим Цогтой Сүхэлцээ гэдэг 55 настай. Дахин та бүгдэд битүүний орой баярын мэндийг хүргье. Ерөөл Батар шээ. Хорой ачиг. Гоё ерөөлтөй гоё эхэлж байна шүү дээ, тийм ээ. Эхний үеийн 7 оролцогчд маань 40 минутын хугацаа байгаа. 40 минутын хугацаанд тааруулж өөрсдийн нутгийн онцлог тэр брэнд амт болсон. Тэрхүү сайхан буузыг хийх хэрэгтэй байгаамаа. За ингээд та бүхэн бэлэн үү? Билээ. За тэгвэл 40 минутын цаг эхэллээ. Let's go. Амжилт. Махад сонголттой байгаа. Маха гараар татаж болно. За эсвэл бол prime meeting машинцсан мах байгаа. За би гэртээ буузаа бол ихэнх нь ингээд Улаанбаатар бүрлээр
хийдэг. Улаанбаатар гурил бид бүхэндээ бас өнөөдөр хамтдаа байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа. Улаанбаатар гурил болохоор ус сайн даадаг. Ус өнгө сайтай тий. Хомокогч одоо анх 3 буудан цаддаг байсан чи одоо 6-7-роо Орж байгаа гэдэгсэн тийм ээ. Тий, яалтчгүй гой бууз итгэхээр 10 руу явчихдээ ш таяа. Бид нар ширээн дээр байгаа энэ сайхан уйны сул махбод маань бас Prime-ийн махбод байгаа. Айгуу цэвэрхий тий. Тий, сабаглабод бүх зүйл нь маш гоё. Цэвэрхэн. Яг эрүүл ахуйн бүх чанарын шаардлага стандартыг хангадаг. Хүн болгоны одоо буузаа хийж байгаа юм тий амтлахаа арай өөр байгаа байна лээ. Тэг яг хажуудлах хүмүүсийг бол хараад нэг юм байна да гэд. Гэтэл ерөнхий амтлахаанууд бол яг нэг л байна. Махан бэлтгэх юм уу? Маха бэлтэн. Бас нэг юм анзаарсан нь зөвхөн таны урд ийм хоёр юм байгаад байна уу? Тий. Хүч будаа байна тий? Хүч будаа. Та өөрөө авчирсан уу энийг? Тэгсэ. За. Энэ юу вэ? Одоо наа чи байцаа. Байцаа. Одоо яг энэ ургамлаар энэ Монгол байцаа шүү дээ. Миний энэ хийсэн буузыг итгэхэд бол ногоотой гэдгийг мэдгэдэггүй. Жил бүрийн цагаан сарын битүүний орой хийдэг. Битүүний орой хийдэг. Битүүнд иддэг. Битүүний бууз бүр яг зориулж битүүнд ингэж зориулж хийдэг бууз байгаа. За тэгээд энэ маханд буузанд маань ерөөдөө хоньны мах ордог. Тэгээд Таны маха өөр яваад ирсэн. тий хоньны мах өөр Ахаа нутгаас авчирсан. тий миний хийсэн буузны хувьд бол яг нөгөө сонгон сормоос огт ороогүй. За тэгээд орцны хувьд болохоор яг чинжүү цаанга гонд орсон байдаг. Юу авчирсан юм нэрээ? Минийх болохоор нөгөө нэг эдэм авчирсан аахгүй юу? Сүүгээ идүүлээд ер нь бол ээзгийн өмнөх шатны эдээ гэсэн үг. Минийх болохоор ямар онцлогтой гэхээр цагаан эдээгээ би дотор нь ингэж шингээж өгсөн байгаа. Цодоо тэгвэл монголчууд ер нь хизээнээс бууз хийж хийснийг буузтай цагаан сар тэмдэглэж хийснийг чи мэдгүй. За энэ талаар бол ёстой мэдэхгүй юм байна. Хизэнээс ер нь бид нэр бууз идэж цагаан сар тэмдэглэдэг болсон юм болоо. Танд мэдж байгаа юм байна уу? Тэгвэл та бүхэнд буузны тухай хэдэн мэдээллийг өгье. Монгол буудсны төв. Бууз бол монголчуудын хоолны соёлын салшгүй нэг хэсэг бөгөөд зөвхөн өдөр тутмын хоол төдийгүй баяр ёслолын үеэр өргөнөөр зоогддог уламжлалт хоол юм. 13-аас 14-р зууныг Pax Mongolica буюу Монголын их амар амгалангийн үе гэдэг. Энэ үеэр дэлхийд дахинд худалдааны аюулгүй таатай орчин бүрэлдэж байсан бөгөөд Евразийн их газрыг эзэгнэж байсан Монголын эзэнт гүрэн даяар зөвхөн эд бараа гэлтгүй соёл хоорондын солилцооч өрнөж үр дүнд нь бууз, баншны соёл олон үндэстэнд түгэн дэлгэрчээ. Монголчууд буузыг хонин бууз, тарвган бууз, майхан бууз, саран бууз, цэцхэн бууз, бөөрөнхий бууз, гонцгой бууз, залхуу бууз, бас хонгорцог, таван хушуу, цагираг, овоодой, сорогтой гэгчлэн хэлбэр дүрсээр нь ялган нэрлэж ирсэн нь энэ хоолны монголчилсан хувилбар өргөн дэлгэр хөгжсөнийг гэрчлэнэ. Сумд яргаат гэдэг уул байдаг. Тэр уулнаасаа би тийм зэрлэг сөнгөнд авчиудаг энэ. За. Энэ ингэж ихрээрээ ургадаг ийм зэрлэг сонгонд байдаг байхгүй юу? Хүн өөрсдийнхээ жороор өөрсдийнхээ дураар янз янзыг хийснээр их таадаглаа. За ховдынхны хувьд онцлогтой бууз байдаг уу? Байдгийг. Ховдынхан чинь Баатар хайрхан гэдэг нэг тийм уул байдаг байхгүй яг төвийн хажуугын талдаа. Тэгээд тэр төвийн хажуу талдаа тэгээд бид нар чинь тэрийг баяр утгаараа тэрийг ингэж бууз олгож хийдэг байхгүй юу? Тийм онцлогтой. Уулыг бууз болгож хийдэг үү? Тий. За. Баатар хайрхан юм удаага ингэж бууз олгож. Хэлбэртэй. Хэлбэрийн тийм. За. Бууцаа Баатар хайрхны хэлбэртэй болгоод тий. Та өнөөдөр бас тийм чимэглэе. Тий. Вау, ямар гоё. Тэгээд хийх гэж. Бурхандаа тэгээ өргөт юм уу тий? Тэгэн штэ. Чинь бурхандаа тавина штэ хамгийн бид манайхны жинхэнэ орчдөг уул юм чинь. Манай ховд чи ирнэ голдуу буузаа хоньны махар хийдэг ирнэ. Дандаа л хоньны махар гээгээл тэгэл янз бүрийн өөрсдийнхөө хойлох хорих юмнуудаа хийгээл тэгжил хийдэг. Өөрийн гэсэн амтыг бол хувь хүн зөвхөн өөрөө л хийж яадаг бодож байгаа. 21 аймгаас оролцож байгаа энэ хүмүүс бүгд л дараагийн шатанд үлдэхийг хичээнэ. Биш бас тийм бодолтой байгаа. Гэр бүлийн дулаан дурсамж баг багтаа аав ээжийн хийж өгдөг байсан тэр бууз, хуушуурх, гамбэр ямар сайхан амттай байсныг та бүхэн санаж байна уу?
Тэр үед манайх үргэлж Улаанбаатар гурилыг хэрэгэлдэг байлаа. Өнөөдөр ч гэсэн чанараа хадгалсан. Найдвартай Монгол хүний амтлах мэдрэмжинд тохирсон сайн гурил хэвээрээ байна. Өчигдрийн дурсамж, өнөөдрийн итгэл Улаанбаатар гурил. За та бүхэнд 15 минутын хугацаа үлдсэн байна. Амжилт хүсье. Хичээгээрэй. Баярлалаа. Энийг мэдсэн чинь л бүр яг 15 минут дутуу байна гэд маш хурдан цаг хугацаа өнгөрсөн мөлий. Огт ерөөсөө сандраагүй асуудалгүй байсан. Ямар хурдан минь аа. За тэгээд би буусныхаа хажуугаар бас ингээд одоо та бүхэнтэй нутгийнхаа хийцтэй цайваг бас шанж үзүүлэх гэсэн юм аа. Амжилт. Баярлалаа. Тэвдий сандарсан юм байхгүй нэг мэтгэл хугацаа маань төгссөн байсан. Манайх болохоор битүүний өдөр болохоор хамгийн багаандаа очиж найрлаад тэгээд шинийн нөгний өглөө болохоор хамгийн ахмадын даа зодгодог. Тий, зөв яг үнэ. Тий. Зөв. Бууз амталчлаа. Амталхын шинхэд эхэлж. Чи юу сонгийн ихгүй гэсэн юм уу? Сонгон ерөөсөө сармас ихгүй шүү дээ. Гол нэг сонгон сармас энэ бурхны бууз байхгүй юу? За битүүнийхөө орой бүх нэг буурайжинд очиж бид нар буузаа иддэг. Энэ яг бусад өдрөө бол нэг хийж иддэггүй зөвхөн битүүний оройны бууз. Тэгээд амт нь ягаад сонгон сармас идэггүй гэвэл нөгөө бурхны бууз учраас хурц үнэртэй, хурц үнэр амттай учраас яг цагаанга чинжүү гондор амтдаг. Тийм бууз байгаа. Одоо эхнэр тэр багуудыг амьдэрдэг хоёр том маань тусдаа. Баг хүмүүс маань харин миний хүн централ телевизээр ийм байх юм. Аав нь оролцоо яах вэ гэж асуусан чинь манай хүү чинь хамаагүй ш таава та бүртгүүлчихэж тэгээд. Тэгээ хүүгээс хүүтэйгээ ярилцгаа бүртгүүлээд тэгээ 2-3 хоногийн дараа над руу залгаад яг тэр залах үеэр би өчигдийн үндийн онцны буудлын дээр явж байсан. Зөвхөн буузаа хийгээд ингээд доошоо хараад би биш камертайгаа бас яриац олонтойгоо бас өөрийн санаа оноо нөгөөдөлөө хөгжөөх тийм маркаар л ерөнхийдөө хийсэнтэй. За тэгээд бид хоёр жоохон амс хийчээд ороод ирсэн чинь манайхан бүр аль хэдийн жигэрхэд баг бэлэн болцсон байж гэнэ үгүй юу? За тэгтээ бид нар хараахан жигэрхгүй байгаа. Бусад хоёр ээлжний буюу 7 оролцогч маань нийт 21 оролцогч бүгдөө бэлэн болсны дараа бүх буузыг жигнэх байгаа. Буусныхаа хажуугаар та бүхэнтэй бас нутгийнхаа цайг чанж үзүүлэх гэсэн шииртэй айрагны шар тостой хийцтэй цай. Тэгээд Монголын бүх ард түмний хүндэтгэл болсон миний Монголын сүүгээр цайгаа сүүлж байна. За тэгээд өчигдөр манай ээжийн төрсөн өдөр болсон. Ээжээ 100 настараа гэдэг цайг одоо бас энэ цайны хийдэ хийж байна. Ээжтэй хайртай шүү. Вау. 100 настараа гэдэг нэрнийхэн учир нь антиоксидант буюу хөгшрөлтийг удаашруулдаг ийм үйлчлэг нь яг тодорхой одоо судлагдсан болохоор ийм нэрийг өгсөн гэж байгаа. 3 янзын шимгэлтгээд 3 төрлөөр болсон буузаа. Нэг нь бол цэцгэн хэлбэрээр, нэг нь зүгээр дуугүй чимгэлтээр, нэг нь нөгөө хавдын байтар харихны юугаар хийгээсэн чимгэлтийн жоохон буруу хийсэн. Яарч жагаад. Хоны буузаа босгоод тавьчихгүй юу да? Босгоод яраалын хатхаа хийгээд Цэвгагийн баавар цай. Ус нутгийнхаа брэнд цай чансан. Одоо сүүлийн ганц минут үлдсэн байна. Та За. буузыг биелдээд хураах юм хураагаад цэвэрлэгийг хийгээд ажлаа дуусгаарай. за тажгүл хийсэн гэж л өөрөө бодож байгаа шүү дээ. Тэгтээ ямар ч гэсэн шүүгчүүдийн юунд хүрэх байхаа л гэж байгаа шүү. Цагаан сараар бол бурзаа штэ би. Өөр хүмүүстэй ингээд хоол хийж үзээгүй энэ сайхан байлаа. Хүн өөрсөө өөрснийхөө жороор өөрсөө өөрснийхөө дураар янз янзыг хийснэг их таалагдлаа. 10 9 8 7 6 5 4 3 2 1 За бүгдөө хийж байгаагаа орхиод тийм энэ бол бууцны авраг. Бид Монгол Улсын 21 аймгийн шилдэг бууцыг шалгаруулахаар энэхүү студид цуглаад байна. Өнөөдрийн манай оролцогчид маань бүгд өөрсдийнхөө тусгай жортой ирсэн өөрсдийн мэргэжлийн ур чадвар бүх байдаг зүйлсээ дайчлаа. Хэсэг хугацааны дараа дараагийн 7 оролцогчороо уулзцгаая. Бууцны аврагууд шоу нэвтрүүлгийг үргэлжилж байна. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Монгол Улсын банк санхүүгийн 6 дахь том банк Капитрон банк ажиллаж байна. За нэвтрүүлэгт тавтай морил
Дараагийн ээлжийн 7 хүнийг танилцуулахад бэлэн болсон байна. Та бүхэн өөрийгөө танилцуулна уу? Намайг Мөнгөн Цэгийн Цэрэн хаан гэдэг. Би 39 настай. Бууцны тоглолттой 10 гаруй жил хийж байгаа. Тэгээд бурайд буузаа хийх гээд ирлээ. Тэгээд бултаараа бурайд бууз амсагтай. Манай бурайдууд өрөн их бууз томтой. Тэгээд өвөлдөө их адууны махаар бууз их иддэг, хийж иддэг. Тэгээд өөрөө би бас өөрөө бурайд кафетай. Тантай танилццгаая. Намайг Бачлууны Балжинэм гэдэг 55 настай. Тэгээд Зохион аймгийн Тосон цэнгэн сумаас ирж оролцож байгаа. Нутагтаа Алтан булаг том бууз гэсэн цайны газар ажилладаг байгаа. Цэцгэн том буузаа хийнэ. Манай Зохион аймагч нөгөө захны улаан саримсаараа алдартай. Тэгээд захны улаан саримсаараа амтлаад Санд сумынхаа дэвтэл нуурын давс тэгээд улаан саримсаараа амтлсан. Тэгээд маш их сүлтөөгөөрөө онцлогтой болов гэж бодож байна. За тантай танилцгаая. Улаанбаатар хотоос оролцож байгаа. За Балдан даржин оюун илүү амтаараа шүлтэй. Тэгээд амтаараа илүү ялгарх байхаа л гэж бодож байна да. Хүүхдүүдтэй сайхан хамттай хоол хийхийг эрмэлздэг мэдрэмжээрээ хийнэ. За Борхогийн дарж хүрөө одоо 47 хүрж байна. Тришлог гэж дүүтэйгээ хамтраад бууз хийдэг. За би Говьлтай аймгаас төлөөлж оролцож байна. Өөрийн Даруугаа тий. Ааваас өвлөж авсан том буузаал хийнэ. Ааваас өвлж авсан том бууз. Таны одоо өнөөдрийн хувцаслалт бас их анхаарал татаж байна гэдэг. Намайг Гомсрөнгийн Цэрэн хаан гэдэг. Одоо 44 настай. Би Дорнот аймгийн Дашилдар сумаас ирсэн. Уурхайд ажилладаг, тоож хийдэг, бууз хийх. Сонирхолтой гэх юм уу тэр ерөнхийдөө бол буузаа өөрийнхөө амтлагаагаар л амталдаг яг. Миний нэрийг Хатханбаяр гэдэг. Би 30 настай. Бонгор бууз баншиг гүйцэтгэн байгуулагч. Бонгор бууз баншныхаа жороор та хэдэд бууз хийхээр ирсэн байна. Баяр хүргэе. Юу лээ? Амжилт хүсье. Манай Томоко гिचэн Монгол хэл хаяа бас орж гарнаа гэдэг. Орон гараа шүү. Намайг Алтан Жимс гэдэг. Би 24 настай энэ жил Баян Улгийн аймгийг төлөөлж оролцож байгаа. Ер нь үндэсний цонх казак оролцогч байна. Жоо айцтай байна. Яг тэр аягүй болон мэрэгжлийн хүмүүсээс 10 жил бууз хийсэн ихч нар байсан. Миний авчирсан зүйлс гэх юм бол би казак үндэстний хэрэгэлдэг халаал махыг авчирсан. Халаал аргаар бэлтгэсэн үхрийн мах авчирсан. Өнөөдөр миний хамгийн гол онцлог хэрэглэх зүйл болохоор хулуу байгаа. Хамгийн амттай буузыг хийж чадна гэж би бол хэлж чадахгүй. Энэ хүмүүс яаж вэ? Гэхдээ хамгийн хөөрхөн буузыг хийж үзүүлье. Баярлалаа. Тийм ба. Хамгийн ос хөөрхөн өрмөц буузыг сонсогдох нэ гэж сонсогдох. Хүний царай хараад. Үгүй тэгтээ. За, ингээд 40 минут энэгээр эхэллээ. Болох юм уу? Ингээд 40 минут эхэлх юм уу? Эхэлцгээе. Амжилт хүсье. Амжилт хүсье. Бууцны хамгийн том хэрэглэгдэх хүн бол гурил байгаа. Бид бүхэндээ хамт Улаанбаатар гурил байна. Итгэл даах брэнд Улаанбаатар гурил. За таны гахай махтай, өрөн махтай. Манай буудны онцлог гэвэл хойшоо бурайдууд айгүйх гахаа хийдэг л дээ. Тэгээ би сажичгэн гахааны өхөө авчирж амтлагаандаа хийсэн. За энд юу болж байна? Бүх юма хэмжээл. Энэ хоёр саримсыг одоо юуг нь хэмжээдэг юм те гэдэг. Хэмжнэ. Бүх зүйл тооцоотой явах хэвээр. Одоо цагаан сардаа зориулаад тоомж гэхгүй учиргүй жижиг ч гэхгүй яг дундын л бууз. Шүлтэй байвал нөгөө шүлийн ингээд сороол уучтай. Сайхан шүү дээ тий. Тийм шүү дээ тий. Тэгэл тийм л бууз хийдэг те. Бууз хийж захтаа өөрийн нутгийн онцлог багасаа аав нь хийж өгч байсан тэр буузыг санагалзаал тэр бүгдийг л хийлээ. Нутгийн махын онцлог өөр байдаг л да. Говьлтай мах бас чанар өв сургамлаасаа болоод бас арай өөр амт чанартай л гэж хүмүүс ярьцгаа тий. Таны аавын танд өвлж өгсөн одоо энэ бууз чи их том гэж шүү дээ тий. За том. Одоо хэмжээгээр яг ямар юм бэ? Нэг юм. Янз янз л хийж болно. Тэрийг миний өсгөд манай ер нь бууз. Тэгэл баг нэг том жигнөрийг баг идэв шүү. Дараагийн шатанд ямч сүлдхийг л бодож байна да. Орон орны буузны соёлтой танилцгаая. Орон орны бууцны онцлог. Энэхүү хоол нь Евразийн их газраар нутгалдаг бүхэл үндэстэн угсаатан дунд өргөн тархсан бөгөөд янз бүрийн нэрээр нэрлэдэг. Тухайлбал Хятадд баози, Японд жаози буюу гёза, Балбад момо,
Туркэд мант, Узбекистан, Казахстан зэрэг дундад Азийн орнуудад манти, Солонгост манду, Малайзад пау, Индонезид бапау, Филиппинд сяпау, Орост пози гэх зэргээр нэрлэдэг. Эдгээр улс үндэстэн бүрийн бууз хийдэг арга барил, орц найрлага нь бие биесээсээ ялгаатай шин соёлын төвшөнд хүртлээр төрөлдсөн байна. Энэ Монсын бас 100 дислараа гэдэг юм бол цай байгаа. За тэгээд бидэнтэй мөн адилхан Монгол ард түмний манаас хайрын сэтгэлийг аль хэдийнэ хүлээсэн миний Монголын сүү бас хамт байгаа. За энэ хоёрыг бол хооронд нь янзын цай гаргаж ирэх хаа гэж бодож байна. Танд даатглаа шүү. Танд даатглаа. За бууцны хэвд өнөөдөр ямар нэгэн арга барил тактик ашиглаж байна уу? Тэгвэл тактик гэдэг нь дөхрийн махаар тэгэл сайхан шүлөстэй том бууцл хийндэ. Өрлөндөө болохоор өндөгний цагаан хийдий жоохон барилж өгөөд нь урсгах нь гайгүй. Хөөе завхнаа миний бууз өнөртж гин үү? Завхан гэсэн мэстэй аниач. Таныг тэгээ юу хийн дорнотоо гэх юм. Тий, дорнотоо гэхгүй юу? Элдв амтлагчгүй сүүл хийгээд сонгон давсараад амталж хийдэг онцлогтой. Ус хийдэг үү? Ус хийн ер нь бол Монгол буусны чинь онцлог томоохон их чинь ер нь шүл ахгүй юу? Тийм болохоор гой махаа гой шүүстэй болохын тулд ер нь ус хий. Гой чивэршүүлсэн ус хийгээд гой шүүстэй бууз олно шүү дээ. Тоолж штэ ер нь бол бууз чихүн тоолж штэ. Тэгээд эрэнгүүт ядаж манад эрэхтэй хөнгөн хоол идэлээ гэсэн үднэс. Яг энийг туршиж үзэл айгу гоё. Ядаж цагаан сарынхаа нэг 50 бууз ч юм уу тэ ингээд хийгээд туршаад үзээрээ. Маш олон жил гэрээ эзэгтэй байцаагч нар байсан. Тэгээд эндээсээ миний харж байгаагаар бол би саяны 7 хүн дотроос бол хамгийн залуухан нь Казак хамт олонд казакаар намайг дэмжээрэй гэх нэг. Миний колдангсаар Рахмет хашаахоо. Би бас айгу гоё салат хий гэж бодлоо. Өрсөлдөгч нараас жоохон айгаад байна. Тэгээд айгу хөөрхөн бууз чимхэд гоё салат хийж гэж бодлоо. Тэгээд юу яаж байгаа салат болохоор би юм чансан өндөг, брокколи тэгээд би болохоор энэ Luca брендийн юутай амар дуртай, оливтай амар дуртай. Яагаад тэр угаасаа оливын тус хүний бие айгу шин тэжээлтэй гэдэг нь бүгдээр мэдж байгаа болохоор манайд ч ерөнхийдөө бас хүнсний бүтээгдэхүүнд орж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг оливтойг нь хэрэглүүл илүү амин дэмтэй эрүүл мэндэд ашигтай. За тэгээд Лукагийн маань юм 3 майнууд. Ийм 3 төрлийн майнууд байгаа. Өнөөдрийн маань галт тогоонд оролцогч нартай маань хамт байж байна. Энүүгээр бас амттай сайхан салаатууд хийх юм. Энд нэг салаат хийж байна. Энд бас хийж байна. Бай. 20 минут яг талтаа болсон гэсэн үг. Одоо яг эхэлсэн шиг яг энэ цаг хугацаа та бүхэнд байна гэсэн үг. Гүйл үү дээ. За тэгээд энэ хүмүүсийг 50 орхид байна. 50 орхиорой. Амжилт хүсье. Удахгүй уулзцаая. Би нөө өөрөө амар асар удаан хүн байхгүй юу. Тэгээд 40 минут надад амар баг санагдсан. Би дандаа ээжээс асуужаар байгаа мөрччихээ. Та миний өнөөдөртөө ээж болж очдог. За тэгээ асуу би хариулаад өгье за. Ээж би хэрэг хосъё. Миний хүртэл нэг казак өхний бос бууз их өөрмөс санагдсан. Бууза жигнэг үйш миний бууз өнөрч гин үү гээ. Шинэ бууз өнөрч. Хамтраа өнөрч гин үү гэдэг. Нутаг ерөн хадаас өнөрч ястай даа. Би харин одоохон би өнөөдөр аврах болох гол. Харин тий. нутгийнхаа буузыг өнөрж байна. Яагач. Би одоо тийшээ явах замдаа өнөртнэ. Манай өрсөлдөгч нар ерөн бүгдээрээ л мондог байсан. Завхны тэр буудны би өөрөө саримсан дуртаад тийм үү. Нэг гой саримсан цэнхийг нэг гой өнөртөд байсан. Одоо хэдэн минут үлдсэн юм бэ? Нөгөө содаа хайчих байна. Улаанбаатар уул өнөөдөр яасан сарайлыг надаас сарайлах харагдаж байгаа. Энэ жил дандаа Улаанбаатараар хийгээд байгаа. Үе гурлыг ямар уйл царайлаг гэж хэлдэг. Өөрөө хол байдгүй. Тий. Улаанбаатар гурлж угаасаа нэг бууцсан дээр энэ жил од байгаа штэ. Улаанбаатарыг хичээ. Та чимхцээ юм уу? Яга салаад игээд байгаа. Чимхцээ. Чимхцээ. Тавиад өгсөн шүү дээ. Чимхэх юу аа вэ? Дорш. Бусад оролцогчдын бууз гэхээр ер нь хүн болгоны гарын жор өөртөө яаж байгаа болохоор тэгээд айгу гоё хийд юм бэ. Буузын царайлыг эзний жахан тийм зөрөөд ийн үгүй юу? Үгүй хөөрхөн л шүү дээ. Та хөөрхөн л шүү дээ. Үгүй хүмүүс л бүр буузаа чимхээд дуусчлаа жимсэн юм. 4 5 6 7 8 13. Манай өрсөлдөгч нар ерөн бүгдээрээ л мондог байсан. Ер нь бол манай буусны онцлог нэмгэн гуралтай гоё. Бусад оролцогч нараас өөр нь болохоор би ингээ гурлаа том дийлгэж байгаа төрүүлжилж хэрчдэг.
ажиллаж байгаад одоо бууз маань дандаа ингээ бөөрн хийлж дэлгдэж штэ. Минийх тийм байгаагүй ингээ дөрвөлжлүүд манай Казак үндэсний онцлог бууз нь өөрөө тийм байдаг байхгүй юу? Мант хийж хэлдэг. За оролцогчдоо. Үе. Бажаар. Бэжи. Байхгүй. За 5 минут үлдсэн шүү. Одоо тэгээд гой мой чингэж чадсангүй зөвөр л ингийн л яг гэрт ямар бууз хийдэг байх тэрүүгээрээ л. Энэ дөр аль хэдийн бэлэн болсон ингээд арчаа загсдаг тий. Бүх юмаа. Үнцэн яг ажиллаа л та. Тэгэхээр нэг хэцүү санагдсангүй. Тэгээд өрсөлдөгч нартай бүгдэнтэй л ярилцаад гой хамтдаа хийлээ. энэ 2 дугаар ээлжийн хүмүүс чинь бас хачир мачир салаад малууд нь бас анхаар тавьчих юм а тий. Тийм. Энэ бууз хачиртай хэдийн илүү гоё ядан шүү дээ тий. гэж боддоо шүү гэртээ. Гэрээ нөхцөлдөл тэгэл лука мукагаа тэгэл мөндөгдөг холиол идчихнэ л дээ. Би амар гоё салат хийсэн. Манай Улаанбаатар гол биднэрээсээ ч гоё байлаа. За тийм байна уу? Та маань хийхэд дэвтэйхэн байв уу? Улаанбаатар аягүй царайлаг байлаа. Айгу царайлаг болж байна тий. Том цэцгэн бууз нь Балжмагийнх нь бууз байгаа шүү гэж хэлмээрээ. Мах их гоё байсан. Тэгээ ерөн бүх юм нь гоё байлаа. Тэгээ мэдээж авраг болон заяа хараарай та нар минь. Яа. Хойны юустай тийштэй тогоож байна. Дараагийн шат нь үлдэх байх гэж итгэлтэй байгаа. 9 8 7 6 5 4 3 2 1 За бүгдээр хийж байгаа юмнууд орхиорой. Бууцны аврах шоу нэвтрүүлгийн 2 дахь ээлжний 7 оролцогч бууцаа бүгдээр амжилттай хийж дуслаа. Одоо бид бүгдийг 3 дахь ээлжний оролцогчид хүлээж байгаа. За энэхүү оролцогчдны маань зөвхөн 9 л цаашаага дараагийн шат руу өрсөлдөх юм аа. Тун удахгүй сүүлийн хэсгийн оролцогчдороо иргэн уулзцгаа. Энэ бол бууцны аврах. Зарим аймагуд маань харин бууцны маструудаа наашаага явуулсангүй гэх тийм ээ. Харамлаад байна уу юу? Эсвэл урваад байна уу? Тийм. Эсвэл ураад байна. Ямар ч тач зарим нэг аймагуд маань төлөөллүүд ирж амжаагүй. За тэгээд хамгийн их мэдүүлэг өгсөн, хамгийн их оролцогч нар бүртгэсэн газар бол Улаанбаатар хот байгаа. Тэгээд Улаанбаатар хотоос бид бүхэн оролцогчтой авсан байгаа. 4 Улаанбаатарын оролцогч 3 дугаар хэсэгт оролцож байгаа юм байна. За эхнээсээ өөрийгөө танилцуулаад яваач. За намайг Балжирийн одон чимэг гэдэг. Би тоогооч мэрэгчлээ. За сайн байцгаана уу? Намайг Баяргийн ах цэцэг гэдэг. Одоо би тоогоочийн 3 дугаар курсыг энэ жил төгсөж байгаа. Улаанбаатар хотоос бууцны авраг нэвтрүүлэгт оролцож байна. Сайн байцгаана уу? Би Дорногов ангид төлөөж орж байгаа. Миний нэг бууцны давуу тал нэг юм байна да. Тэрний давуу тал болох болов гэсэн тийм зүйл байна уу? Таны одоо бууц хийх аргачлалд. Үгүй тийм байхгүй. За даруухан шүү. Тэсээ даруухан юм уу? Даруухан манай даруухан юм уу? Танаа нөхөр бас их даруухан уу? Тийм юм тийм. За сайн байцгаана уу? Хүнсний инженер гал очроо байна. За би өөрөө бууцанд аягүй дуртай. Тэгээд яг одоо ингээд санаанд нийцсэн, өөрийнхөө санаанд нийцсэн бууцыг хийж идхийг хүсдэг. За дараачийн оролцогч маа миний сайн таньдаг хүн байгаад. За сайн байцгаана уу? Навгшиг бат гэдэг. Тэгээ одоо 21 настай. Анх болохоор ингэсэн юм аа. Би нөгөө ер нь бол ингээд цагаан сараар бууцны үйл ажиллагаанд ороход ер нь дандаа туслах ч юм уу баг оролцдог байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол тийм болохоор зүгээр яг би дааж бууз хийж үзье гэж бодсон болохоор орсон. Анх удаа хийж болохоор сонирхолтой санагдчих. Бас өнөөдөр манай нэвтрүүлгийн бас нэгэн гинтийн бэлэг. Анх удаа бууз хийж үзэх гэж буй тийм ээ. Бас манай залуу үеийн төлөөллүүд бас оролцож байгаад баяртай байна. За намайг Бадмын Болормоо гэдэг. Би одоо 57 настай. Аавынхаа нутаг буюу Дундгов аймгийг төлөөлөөд оролцож байгаадаа би их баяртай байна. Өөрийнхөө хоол хийх хоббигоор энэ ч орж ирсэн. За манай дараагийн оролцогч. Намайг Давгийн Булгамаа гэдэг Баян онгор аймгаас төлөөлж ирж байгаа. Манай аав ээж өвд дээдсээс эхлээд сайхан уулын сайхан зэрлэг сон төөж бууз сон шурантай хэрэгэлдэг. Тэгээд нэг олон төрлийн амтлаг шаардлагагүй. 30 минутыг одоо ингээд эхлүүлье. Эхэллээ. Манай томоокч чи энэ аягүй хөөрхөн сонсогдоод байгаа юм. Манай 40 минут ингээд эхэллээ. Та болохоор сая өндөг хийж эхлэв тий. Ер нь гэртээ ч гэсэн ингэж хийдэг.
өндөг жоохон ургамлын тос жоохон давсан. Өндөг хийхээр нэг гурил юу ядгүй аахгүй юу? Яраад нь цоордгүй. Гурландаа болохоор өндөг хийгээд жоохон ургамлын тос хийгээд жоохон давс хийсэн. Тэгээд махан жижиг татаад, мах өөхөө тэнцүүлж татаад, тэгээ махандаа сонгон сармис жоохон гонт хийсэн. Буузыг өөх мах хоёр тэнцүүлээд хийвэл амар гоё амттай болдог. Өнгө үзүмж бас амт оруулах маягаар бууцаа хийж өгсөн байгаа. За манай хатмын тал хийгч. За. Гараараа махаа татаа тэгээд сангин гонт хоёр л хийшээ. Давсаа. Тэгээд өөрөө нэг чимхэл хийчихин л дээ. Би буузаа хийхдээ махнаас гадна тэр буузаа шүлтэй болох зорилгоор яагаад энэ махыг том хийж байгаа гэхээр яг энэ булчингийн ширхгүүд маань өөрөө усыг өөрөө шингээж авж иж нөгөө шүлтэй болдог. Хооллолт гэдэг чинь яг ямар утга учиртай юм. Тэр шин бодисууд гэдэг чинь ямар утга учиртай, яг тэр талыг илүү буузаараа дамжуулж харуулна гэж бодож байгаа. Шүлтэй болохын тулд ус хийдэг. Миний хувьд бол энэ ясны шүл шууд хэрэглэждэг. Болооны ясны шүл. Тий. Одоо энэ Ийм шүл аваад ирсэн юм тий. Тий, шүлээ аваад ирсэн тий. Миний бууз бас онцлог болсон байхаа гэж бодож байна. Буузыг хичээнээс бид түн төрөлхтөө идэж хэлсэн бэ гэдэг түүхийг харцгаая. Буузны үүсэл гарал. Бууз нь мантуунаас үүссэн. Түүхэн сурвалжид бичснээр Хятадууд мантууг анх бүтээжээ. Харин манай эртний 220-с 280 он буюу 3 улсын үед Жүүгэ Лянг гэдэг жанжин дайны үеэр цэргүүддээ хялбар бөгөөд амттай, илчлэг сайтай хоол идүүлэхийн тулд мантуун дотор махтай шанц хийж боох санааг сэтснээр бууз үүссэн байна. Сая өмнө жилийн цагаан сараар нөгөө нэг ингээд хамаатныхаа хүмүүстэй ингээд зодлогдог байхгүй юу? Чи манай авч комеди гэдэг зүйлийг бас яг сайн ойлгохгүй. Тэнгүүтээ хамаатнуудын донд за миний охин босоод нөгөө нэг комеди гэдэг байгаа дуугаа дуулчих гэнэ. Тэгээд яг нэг дуудмаар айдал тэгэл явсан даа. Нэг тийм орцсоод ах юм байхгүй. Зүгээр яг махаа ашиглаад тэгэл сонгиноод таал яг яа ер нь бол 3хан л орцтой. Цагаан сарын явахгүй. Бид хоёр дуулах гээд үзчихлээ шүү. За таны нэрс ганц л дуу тэгвэл. Тэрийг яах вэ зүгээр нэг төрүүлэхээр дуул хий гэж юу? Хань чи төрүүлэхээр дуучтай билүү нэрээ. Одоо ерөнхийдөө өөрийнхөө ажил руу анхаарад бас хүмүүсийн юмнуудыг нэг тэмсэн анхаарч чадсангүй гэсэн харахад бол ерөнхийдөө бүгд явж байна даа л гэж би олж харсан тийм. Нутгийнхаа гоё амтыг гаргаад тэгээд бас нутгийнхаа өнгөцөр бүхэн олж байгаа баярлалаа байгаа шүү дээ. Бас өнгөлөг хийхийг л бусаж ирмэзэж байна да. Говь талдаа болохоор таан хүмүүлх оргодог. Тэгээд хүмүүл таан бууз баншинта бас ашиглаж хэрэгэлдэг. Саявинт орохгүй нэ. Бууцандаа хэр их өөх хийд юм бол юу махандаа нилээ хийх үү? Би нэг жижиг өөрөө харж байгаа л нүдэн баримж байгаа л хийн штэ дүү. Ямар хэцүү гэж. Чихэр байхгүй л үдээ л. Наадвал ч давс бүгдээрээ тий. Зарайчлаа давсыг бас мэдэхгүй байлаа. Давсаа андуурсан ч биш магадгүй би мэдэхгүй байна. Амар тав ширхэх дарагдаад шүү. Миний дандаа бүтлгүүддэг нэг юм байна. Одоо энэ зурагтаар үзэж байгаа одоо битүүлж байгаа хүмүүсээс үзчихвэл одоо маргааш шиний нэгэн те одоо ирэх өдрүүдэд нэг анзааруул зохих зүйлсийг нь хийж өгөөс тийм ээ. Бууцныхаа усыг миний дүүнэр байн шалгаж байгаарэ гэж би одоо хэлмээр байгаа юм тий. Би бол өргөчийн ажил заримдаа хийдэг. Тэгээ бууцныхаа усыг нөө шалгахгүй тавьчихдаг, ширгэж яваа усан дээрээ тавьдаг тий. Тэгээд ёстой жинхэнэ нөгөө нэг шарсан бууз биш сүүлрэг утсан бууз гэдэг юм болдог. Тоогондоо наалдаа хиншүү хангалаа. Хиншүү хангалаад явдаг тэгээд. За сүүлийн ганц минут 1 минут үлдлээ. Нөөс чимэртөө. Сүүлийн 1 минут. Сүүлийн 1 минут шивч. Оролцогч хэрэгцийг хийсэн болохоор мантун буцыг чимхээд дээр нь баг зэргийн мах хийгээд тэр нь бол амар их содон санагдсан. За та бол их 3 төрлийн бууз харагдаад байна уу? Тий, сүүлд дуртай өөхөн дуртай бол энийг харж байгаа л идэв. Өөхөн дургууд энэ сүүлийг нь хараад идчих. Би буузаа хийхдээ нутгийн сайхан махыг авчирч ашиглаж саран бууз, хонин бууз, цэцгэн бууз, сүүлтэй бууз, аяган бууз тийм буузнууд хийсэ. 10 секунд үлдлээ. 9
8 7 6 5 4 3 2 1 баярлалаа. За яг хийж байгаа зүйлсүүдээ яг одоо орхиорой. Харин чимхэлтэн дээр жоохон сураагүй нэг жоохон тиймэрхүүл чимхлээ. Бид бүхэн 21 оролцогчдоо 3 хэсэг 77-оор нь хуваан бууцаа маш амжилттай хийж дуусглаа. Харин ерхөө 21 оролцогчд юм байна. Зөвхөн 9 дараагийн шат руугаа өрсөлдөөнөө үргэлжлүүлэх юм байнамаа. Хэсэг хугацааны дараа шүүлтээрээ эргэн уулзцаая. Бууцны аваргууд шоу нэвтрүүлгийг үргэлжилж байна. Битүүлгээ сайхан уу та нар маань. За бид бүхэн өг дээцээс өвлөн авсан авьяас бэлэг амтад бууцны нууц жороо өвөртлөн ирсэн 21 оролцогчдоо 7-7-оор нь 3 хэсэгт хуваан хооронд нь өрсөлдөөсөн билээ. За яг одоо миний ард 21 бууц жигнэгдэн шүүлтэндээ ороход бэлэн болсон байна. Тэгээ ерөн бид тэр яач юу цагийг харсан билүү? Цагаа хараагүй ш нэрээ. Гэхдээ зүгээр жинхэнэ домгууд цаг хардггүй үнэрлээд мэддэг юм л да. Тэгвэл хоёулаа 21 оролцогчийн буузыг идэж барах юм уу? Хоёулаа бол барахгүй хаа гэж бодож байна. Нэг 4-5 оролцогчийн буузыг л барах болов тийм ээ. Би 2-3 бах тий. Та 2-3. Үгүй би нийлээд 4-5 гэж болно хэлсэн. За ихтэй санаа зовох хэрэггүй. Өнөөдөр энэ 21 оролцогчийн буузыг шүүх гээд өгчөөд ирсэн байна. Тийм ээ. Үндэсний бүхийн тамирчид маань өнөөдөр 21 оролцогчдын маань буузыг амталж одоо хэн ямар аймгийн хэн гэдэг хүн хийсэн бэ гэдгийг үл мэдэн буузыг амтлан оноонуудаа өгөн өнөөдөр 9 оролцогчийг үлдээн цаашаа үргэлжлүүлэх болно. Yes, тэгвэл шүүх ажиллагаанд орцгоё. За тэгвэл хамтдаа шүүлтээ эхлүүлцгээе. Аль 9 аймгийн оролцогч цаашаага шоугаа үргэлжлүүлэхийг хамтдаа бомодгүй харцгаая. Буузыг шүүхээр 3 бөхчүүд ирсэн байна. За манай өнөөдрийн 21 оролцогчдын маань бууз одоо ингээд 7-7-оор нь та бүхний урд 53 хэсэгт одоо хуваан та гурван маань шүүх байгаа. За тэгээд 21 аймгийн төлөөллүүд одоо энд байгаа гэсэн үг. Та бүхэн хамгийн амттай гэж дүгнсэн бууз нь 5 оноо өгнө. Тэгэхээр эсэргээрээ хамгийн амт муудад нь 1 оноо өгнө. Нэгээс 5 оноо. Нэгээс 5. Сэрэдний. Аль бууз амлснаа мандаа санаарай. Одоо уух юм хийж өгье. Кола уух уу? Одоо бууцтай сайхан харшин шүү дээ. За тэгээ. Энэ сахартай сахаргүйгээ тийм хоёр сонголт байгаа юм байна. Аль нь байна? Сахаргүйс нь да. Сахаргүй. Кола сайхан шүү. Тэг хийчихгүй кола. За энд би 3 оноо гэж байна. Энд мөн адил 3 оноо гэж байна. За. Тий. За би сая энэ буузнаас амталт хийлээ. За тэгээ энэ буузнаа болохоор 4 оногч сайхан амттай бууз байна. 3 оногч. Энэ буузнаа 2 оноо гэнэ. Энэ буузнаа 4 оноо. Энэ буузнаа би одоо 4 оноо гэж байна. Энэ хоёртой харьцуулахаараа гоё юм тий. Сайн амтлаглаа энэ буузнаа би 3 оноо гэлөө. За би энэ тавгтай буузнаа 4 оноо гэл. За би энэ буузнаа 5 оноо өгсөө. За. За сүлжин таарсан бас манай нутгийн нэг амтлаг тутамны явж явах шиг юм уу нэг тиймэрхүү хандлагын байна. Тэгээд өөрөөсөө 5 оноо өглөө. Энэ бууцанд 4 оноо өглөө. Бас ер нь их сайхан амттай бууз байна. 2 оноо өглөө. Энэ нэлээ ойр хамт баг чи арай миний нутгийн мань бууз явж байгаа. Али. Цаанаас 2 дахь нь. Тий, доотлоос 2 дахь тав гэнэ. Тэр бууцанд 5 оноо өгнө. За би энэ тавгтай буунд 3 оноо өглөө. Энэ үү? За. Жохон давс чанга байна. За сүүлийн тавгтай бууснаас амтлал хийлээ. За энэ дээр болохоор 3 оноо өгч байна. 3 оноо өглөө. Бууцнаас кола зайхан. За ингээд эхний ээлжний шүүлт дуусж байгаа юм байна. Дараагийн ээлжийг 7 буузыг
За 2 дахь ээлжийн 7 бууз ирсэн байв. За тэгвэл одоо 2 дахь ээлжиний буузан дээр би гоё цай айгалж өгье та нартай гоё цай. За сүүн бол одоо Монгол ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн миний Монголын сүү байгаа. Миний Монголын сүүгээр сүлсэн миний Монголын цай. Миний Монголын бөхчүүд унаа. За цаанаас эхэлчихээрэй бас. Нэг амсч. Баярлалаа. Би бас амсч үзье. Амцсан сайхан хамттай уулзсан. Сайхан хамттай уулз байна. За энэ бууцанд би 2 оноо өгч байна. За би болохоор энэ бууцанд 3 оноо өгч байна. За би бас 3 оноо өгнө. Энд чаар нэлийн зориулыг ууцсан та. Одоо хамтны ямар байх нь үзье. Янз. Энэ доктор говийн буузнууд орж ирж байна уу? Говь нутгийн буузнууд. Говийн бууз мэдэгддэг, махан илүү хурц байдаг. Таана хүмүүс нэг ургамлаас амл. Гэхдээ энэ бууцанд 4 оноо өгнө. Бас энэ нэлийн сэтгэл гаргасан. Бас нэлийн тагтагч хэрэгжүүлсэн байна. Нэлийн ариун бусдыгаа одоо нэг амтлуулах гэсэн. Би болохоор 3 оноо өгч байна. За хамтдаа өнгөөр янз юм байна. Энэ бууцанд би 4 оноо өгнө. За миний хувьд дараагийн бууцанд 3 оноо өгч байна. За би болохоор 2 оноо өгч байна. Би 1 оноо өгнө. За хамт жоохон таараа байна. Тааруу оноо авсан чи айгүй гоё тоо шүү гэж би бас энэ бууцыг хийсэн оршигчд хэлмээр байна. Мэдээж юу вэ? Махуул нэлийн гоё амттай шинэ одоо магадгүй залуу ч юм уу тийм. Магадгүй говь нутгийн мах байж мэдхээр байна. Гурал сайхан зөөлхөн болсон байна. Ер нь бол амт сайхан л. Тэгээ би энэ бууцанд одоо 5 оноо өгнө. Оо 5 онооны буу. Ер нь их гоё бууз байна. За би болохоор 4 оноо өглөө. Би 3 оноо өгнө. Яагаад? Ер нь их чанга байна. За дараагийн бууз руу орох хэвлээ. За чи нааш нойртол За манай өнөөдрийн маань шүүгч дээр ажиллаж үндэсний бүхийн тамирчид маань мах их сайхан байна гэж ярьж байна. За өнөөдөр манай энэ хөө кичэн студио бид бүхэн Prime Meet-ийн махаар бас манай оролцогчд маань буузаа хийсэн байгаа. Prime Meet-ийн бас ангилж бэлдсэн тэр сайхан махаар бууз хийсэн байгаа. Бүгд гоё амттай бууз байна. Тэгээд энэ олон гоё буузыг хооронд харьцуулна гэдэг л жоохон чангал ажил. Энэ бууцанд 4 оноо өглөө. За энэ бууцанд 2 оноо өгч байна. 3 оноо өгнө. Смэт давс жоохон чангал амжилтлаа. За дараагийнхан бууз. За тэгээд бууцны авраг шоу нэвтрүүлгийн маань энэхүү бидний урд байгаа амтд бууз одоо энэхүү цай. За энэ хийсэн зүйлсүүд нөх юм бол бид аль хэдийн бид бүгдийн одоо танил Улаанбаатар гурилаар хийсэн одоо ангилж бэлдсэн Prime Meet махаар хийсэн миний Монголын сүүгээр одоо сүлсэн цай. За энэ 3 нийлээд бараг одоо нэг айлын 3 хүүхэд гэж хэлж болохоор их дотн сонсогдож байна тийм ээ. Энэ бол үнэхээр гоё бууз байна миний. Тийм үү? Үнэхээр гоё амт. За мэдээж ийм бууцанд би бол 5 оноо өгнө. За бийсэн 5 оноо өгч байна. Төөрч яас хэцүү юм би. Зүгээр. Бийс 5 оноо өглөө. Энэ үнэхээр гоё бууз. Оо. За анх удаа 3 нэг бууцанд 5 оноо өгч байна тийм. Би доош 5 өглөө. Сүүлийнх нь бууз явуулах. Яхан задах тийж болоод нэ. Тий. Тэнэр бууз ингээд идэх хороос бас өөр ламттай тийм ээ тийм. За энэ бууз би дахиад 5 оноо өглөө. 4 оноо өглөө. За миний хувьд ч гэсэн 4 оноо өгдөө одоо тэмцээн чинь. Тий. За ингээд 2 дугаар ээлжийн 7 оролцогчийн буузны амтгаа дуусна. Харин одоо бид бүхэнд 3 дугаар ээлжийн 7 оролцогчийн маань хийсэн бууз үлдээд байна. За та гурав нэлийн цадах тал руугаа хандж байна уу гайгүй? За ер нь 2 дахь ээлжээс эхлээд цадаад эхэлсэн. Цадаад бүх бус том харагдаад. Нүнжигтэй бүх бус том харагдаад байна гэж. За нөгөө өгнө. Энэ бууцанд би одоо 3 оноо өгнө. За би болохоор 2 оноо өгч байна. Би 2 оноо өгч байна уу. За дараагийн бууз амт. Хийц жоохон болох юм уу? Цалин муутай. Хамт бол энэ хоёр айгүй ойролцоо ууж байна. Бас энд би бас л 3 оноо өгдөө. За би энд 2 оноо өгье. Одоо бүгдийг хамталж үзлээ. Одоо нэг хэлбэр галбирыг бас хараад байна. Одоо жоохон амруугаш нүдэндээ итгэх тал руугаа тийм. Амтлах мэдрэмж бас багзаг алдаг эхэлж байна. Би 1 оноо өглөө. Чимхээс нэг зузаан. За дараагийн бууз амт. За амтлагын хувьд энэ нэрээ илүү санагдлаа. Тэгээд энэ буузанд би одоо 4 оноо өгч байна. Энэ буузанд би бас 3 оноо өгч байна. Манай талаагүй. Амт сайхан байна. Би ч 3 оноо өглөө. Дараагийн бууз. Махан нэлээд хатуу байна. Нэлээд том байна.
Өөрсдөө тэмцээн уралдаанд оролцож байгаа үднээс арай жоохон хаан гандгсан бууз юм шиг байна. Энд би 2 оноо өгнө. За би энд бас 2 оноо өгнө. Мөн ялгаагүй мах том байна. 2 оноо өгчөө. За дараагийн бууз. За дараагийн бууз. За энэ бууз нь би 2 оноо өгнө. Энэ бууз нь бас 1 оноо өгч гинөө. Давс шингөө. За миний хувьд ч гэсэн 3 оноо. Өөрөлд нэгэн зузаан байна. Бас мах өөхний ширхэг том байна. Тэгээ амтлагаа гэсэн жоохон сулдхан байна. Тэгээ миний хувьд 2 оноо өгнө. Мөн надад ялгаагүй 2 оноо өгч гинөө. 1 оноо өгнө. За сүүлийн бууз. За сүүлийн бууз. Чи яг дөрхөн мөрхөн сайхан хагдаад тагсан. Содоо нэг явах уу? Манай 3 маань. За би би нэг. За манай 3 одоо энэ жилийн бууцны аварга дээр ингээд цадж байгаа юм бол одоо дараа жил ууцны аварга дээр одоо яанаагүй. Дараа жил одоо 21 ууцыг одоо бид нар зүсэж одоо тал талаас нь амсаж үзэх байгаа. Хуушурын аварга бас байгаа шүү. Тийм хуушурны аварга байна тий. Сүүлийн нэмэн ачаа хүнд сайхан боловч чинь үгүй. Тийм байна. Энийг амтлагааны хувьд их гоё бууз байна. Миний хувьд 5 оноо өгнө. Сайхан бууз. За би бас 5 оноо өгч гинөө. За би 4 оноо өгнө. Бүгчүүд баярлаа. Цаашдын барилдаанд амжилт хүсье. За баярлалаа. Та 3 маань энэ манай бууцны аваргын хамгийн чухал хэсгийг одоо хийлээ шүү дээ. За баярлалаа. Та 3 маань сар шиндээ сайхан шинлээрээ. Ирж буй могоо жилдээ өөртөө хүсдэг сайн сайхан тэр бүх зүйлийг хүсье ёо. За та бүхэн ч гэсэн сайн сайхныг хүсье. Сар шиндээ сайхан жилдээрээ. За баярлалаа. Бууцны аварга шоу нэвтрүүлэгтээ хамтдаа байгаа үзэгчдээ баярлалаа. Бид бүхэн Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 21 бууцны мастеруудыг 7-7-оор нь 3 хэсэгт хуваан Kitchen Studio-д алдарт буузыг нь хийлгэсэн билээ. Энэхүү 21 буузыг үндэсний бүгчүүд маань амсан өөрсдийнхөө оноог өгсөн. Тэгсэн чинь бид нарын бодоочгүй анхны бууз хийж байгаа хүн хүртэл орж ирсэн. Тэ мөн 40 мянга дахь 50 мянга дахь бууз хийж байгаа мастерууд бас байсан. Тэгээ чимхэлт нь өөр байна. Амтлагааны арга хийд хэрэглэж байгаа мах бүгд өөр байгаад нэг бууз гэдэг нэрийн доор маш олон төрлийн бууз байдгийг бид нар мэдж авлаа. За тэгэхээр 21 энэхүү оролцогчдын маань зөвхөн 9 цаашаага нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой. За энэхүү 9 оролцогчдыг манай бүгчүүд маань шалгаруулан гартанд бариулаад байна. За тэгэхээр бууцны аварга шоу нэвтрүүлгийн дараагийн дугаарт аль аймгийн ямар оролцогч өрсөлдөх болоо дараагийн дугаараар хамтдаа харцгаая.